Альмас Movie Guide. Twilight-ийн тэнгэр шиг л үргэлжийн мөнхөд бороотой сайхан 6 сар юм. Альман өнөдөр хүн алс хол гэсэн ангийг ярив. Питер Паркер ангийнхан бөөнөрөө аялалд явахаар болоод гарцгааваа. 10 жилийн өсвөр насныхны хувьд бол ангийн цугуулгаар явах гэдэг чинь краша өөрийн болох хамгийн том боломж гэсэн үг шүү. Тэгсэн манай Питерийн краш Мэри Джейн гэж балай хүүхэн зугаалга ихлвүү дутан өөр нэг савсалдсан юмтай бараг л хөтөлцөж тэрвэрлэх нь холгүй ангалзаад ухаалах бүхлүүд нь дэлхийн мэлхийг авардаг супер баатар өөрт нь дурлчаад байгааг мэддэг юм уу гүм үү. Питерийн нөгөө махлаг бор найз хүртэл нэг хөөрхөн жижигхэн шар найз охинтой олчихсан. Атаархлыг нь тултал төрүүлж мөрүүлээд ой тэгснэ. Хангийн зугаалгаараа зүгээр л Итали Венец явж моолоо. Гой нас. Мань хүн бас тийм ч амархан буугаад өгч гисэнгүй. Тэнд байсан нэг сувнирийн дэлгүүрээс хайртай хүндээ өгдөг гэсэн гээд нэг хөөрхөн зүйлт аваад тэрийг харах бүрийдээ өөрөө майр догдолж моглоод хөөрхөн штэ. Ингээд л сайхан краш мраш хөөхд насны хайр дурлал доглол энэ төр гэл хөөрхөн хөнгөс сэдвүүд явж ийсэн аа. Гинтгэл усан доороос мангар тамзаа яг юу ч гэмээр юм бит. Усны мангас маяг юм гарч ирээд эвдэл сүйтгэхэд эхлэхэн тэр. Питер өөрийнх нь хүн алдсны тусгай хүч байхгүй. За тэгээд аалз усны мангасны эсрэг яг юу хийж яаж тулдах вэ? Яах их юм мэдгүй паниктаал ээжэл харин нэг нисдэг ногоон туяагаар буудаж мууддаг. Баатар гинтхэн гарч ирсэн нь нөгөө муусан чөтгөрөч яста хандын хааг дард. Нэ ногоон баатрын нэрийг Мистерио гинэ. Одоо монголоор бол нууцлаг ноёнтоо гэж байгаа юм баг. За ноёнт нь ч хаашийн. Зүгээр л нууцлаг. Тэр оройн мань хэдийн буудалж байсан муухандын буудалд Avengers-ийн гол тарих Fury гэдэг нөгөө нэг нүдтэй кул цэрэг Питер дээр ирээд чи ч одоо ямар учир нь олдтгүй зөрүүд хөвгд вэ? Намайг дагаа юу? Өнөөдрөөс эхлээд чи Avengers-ийн нэг гишүүн болсон. Бидэнтэй хамт тулал гэж мэйгээд ингээд дагаад явсан Avengers-ийн кинон дээр гардаг зарим туслах дөрүүд мөрөө тэнд байгаад хамгийн гол нь өдөр нөгөө том усан мангасыг дардаг нууцлаг ногоон баатар маань Fury-тэй хамтраа дэлхий даяар дарахж хүн амтнд гай тариад байгаа тэр байгалийн гамшиг мангасууд эсрэг хамтдаа тулдаж байгаа юм бахаа. За энэ яах нэ мо зөлгнүүд чинь сургуулийнхаа аяллаар зүгээр л Европын хамаг орнуудаар аялаад идэх шүү бүр. Мань хүн атуусан удаан явж байгаа жаахан уйдаад Тони Старкийн өөрт нүлдээс ухаалаг нүдний шилэр жаахан тоглож дүүрсгүйцэжгээ. Нэг газар төр буудлаад нэг тусгай ажилтнаас зориултын хувцас авах гээд очил. Яг одоо эндээс сольж өмсгöd үглээд идэв. Тэгээ яг өмдөө тайлжвал бүр нөгөө яг Мэри Джейнтэй сэдэгнэдэсэн залуу Питерийг харж таараад зургийг авсаад цугтааш. Атус хөдөлмөгцөн нөгөө залуугийн утсан дээрээс тэр ичмэр зурга устгах гэжсэн бөө юм болж устгалаа. Нөгөөх нь Питерийн зургийг MJ-д үзүүлж матах гэжсэн өнөө зураг нь яаж ч юм бтэ. Гинт устдад алгуулчихсан чинь гайхаа. Тэндэ бяцхан бантад дууслаад зайлвал. Karma is a real bitch. Питерийн хувьд эцэст нэг юм баахан хүчин чармаалтын үр дүнд MJ-тэй болцоо товлоод нэг дөөр морь ч юм уу да хамт үзэхэр болоод яг орж ирчгээ сандал дээрээ суух гэж бол усан мангас шиг элементэн бийтэй өөр нэг мангас дахиж гарч ирээд төвөөж угаас урагт. Ингээл аргагүй ирэхэнд болцоогоо дундаас нь тасалж орхиод тулааны талбар руу явж байгаа юм да. Энэ удаад чулуу галнаас бүрдсэн лав маягийн мангас таарч нууцлаг ногоон ноёнтонтой хоёулаа нилээч бүр сүултээ барахгүй шахам улмал хүчтэй болоод байна да энэ мангаанууд. Мистерио баг л амиа золин байж чүү дийллээ. Дараагийн удаад болоод бүр яах юм баг бүү мэд. Энэ тулааны дараа Питер сайхан гар Мистериод хамаг амь амьдралаараа итгэхэд Тони Старк буюу төмөрхөний өөрт нь чухам итгэж үлдээсэн ухаалаг шилээ өгчдгийн тэнхог тэгсэн юу вэ? Мистерио чинь зүгээр Тони Старкд өш санж явдаг муу хүмүүсээс бүрдэх нэг тийм бүлэглэл маягийн хүмүүсийн ахлагч байсан юм байна гэд боддоо. Бүр анханаас хийсэн тулалдсан бүх зүйл нь ердөө технологи компьютер графикийн тусламжтай бүтээсэн эффектүүд. Мань хүн өөрөө энэ бүхнийг зөвхөн Питерс тэр шилийг нь авах ганцхан зорилготой хийсэн байдаг байгаа. Харин нөгөө талд манай Питер ийм юм болоод байгаа талаар ямар ч бодож санаж байгаа юм байхгүй сайхан болзож молцшгээ. Уг нь MJ ихэнхдээ дуртай тохон зөвшөөрөөд болцоонд байнга явдагч Питер дандаа дундаас нь хайж яваад байдаг гэсэн болохоор тэрийг үнээр нь тайлбарлах санаатай. MJ нөгөө сонсооч би нөгөө яг үнэндээ нөгөө хүн алж байгаа юм аа. Тэгээ харин гинт тулаанууд гарч ирэл тэгэл би болцоо таслаад байсан юм аа гэл хамаг үнний хэлайс тэгсэн MJ би угаасаа мэдэн штэ чигшиг ёо Питер тэгсэн what? Мистерио бүр цагаанд гарлөө. Өөрсдийнхөө нүгдэг оромжинд нөгөө өөрсдөө бүтээсэн тусгай эффектэн мангаснуудтайгаа хэрхэн үнэмшилтэй тулдах вэ гэдэг бэлтгэлээ хийж мэсэн шигэ. Тэр том усан мангас нуурж бутарч унаад байсан хан тааз барилгууд гал чулуу мангас гэд бүгд ердөөсөө л дороонуудаас бүрдэх гэрлэн үзүр байсан байгаа юм чи. Паркер Fury хоёр уулзж байсан чи сүүлдээ бүр тэр хоёрын эргэн тойронд байсан хүмүүс байшин барилга хүртэл дорооны холограмаар хийсэн хуурамч дүр сүйж таардагнаас энэ хорвууд чи итгэж болох юм үлдэршгүй нэ
зөвлөг гэж. Ингээд Мистерио өөрийн хамгийн том гэрлэн шоугаа эхлүүлээд Тонигийн ухаалаг шилний тусламжтайгаар сансрын үлгээс мангар олон дорон дуудаад Лондонгийн ихэр цамхаг гүүрэн дээрээ үзүүрээ эхлүүлэх нь тэрдээ. Дөрмийн дагав яг тэр үед нь Питер ангийнх нь нөгөө найз Краш Мараш бүгд тулааны улаан талбайд байж таарнэ ядах нэ. Мангар том усан мангас гаргаад сүйтгэж мүйтгэд байхад гарч ирж аварч мавраад хүмүүст баатарлаг харагдал байж итл манай хүн аалзаа үсэрч гарч ирэл тулдаж харлаа. Анхнаасаа тэр Старкийн шилийг авах тийм том төлөвлөгөө өнтер зохиогоод хөдөлсөн. Старкийн бүх дорооныг ашиглах атгах санаа манаатай. Тийм л учиртай байсан байж таарч байгаа юм л да зэлэх гэж. Одоо бол Питер Мистериогийн хамаг хүч чадал хийдэг зүйлсийг нь ойлгоход мэдчихсэн болохоор за нэг 10 минут л орчим тулдууд мууд залтанг ялаад Тони хахаа шилийг буцаа авч дроонуудыг инж буцаалаа. Мэри Джейн тэгэж уучраа олцож явах шиг байна. Нөгөөх нь сүртэй гүйж ирж тэврээд чамайг өгчихгүй л гэж бодол. Тэгсэн үгүй ёо бурхандаа талархах гэж мэгэл энэ хоёр болзоонд явхаар л Питер заавал нэг хэрэг гараал хүн алзын ажилдаа явах хулаад идэг болохоор сүүлдээ хүн алзын ажлаа хийнгээ болцчихъя гэж сэтгэж энэ төр сэргэлэн дэвхрэгнүүд юм да. За тэгэд манайхаа өөр гоё киногаар ямар ч л байсан гэсэн эргэж уулзна. Тэвч идэг хүлээ. Тэгвэл чи Алмаз Movie Guide-ыг үзэн шүү дээ. Алмаз Movie Guide